Байна. За би товчхон хурлын орон дээр бас хэлжсэн саналаа хэлэх гэж байгаа. Юу гэхээр яг адилхан Ундны усны нөөцийн талбай дээр 2021 онд шийдвэр гараад 2022 оноос хэрэгжиж эхэлсэн хужруулан Улаастан урд талд 300 га талбай байгаа. Удгийнх нь байршлын насаад 250 га талбай дээр олон улсын эко цэцэрлэг түрээлэн нэртэй төслийг дүүрэг орон нутгаас төсөв санхүүжилтийг гаргаад хэрэгжүүлээд явж байгаа. За өнөөдрийн байдлаар 1 тэрбум орчим төгрөгөөр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулад за 10 гаруй тэрбум төгрөгөөр хашаалгах эхний ээлжийн тогтчлтын ажлууд, ногоон байгууламжийн ажлуудыг хийгээд явж байгаа ийм одоо байрлал газар байгаа. За газрыг бол анх бол яг энэ одоо хэрэгцээгээр нь хамгаалж авч үлдэх зорилгоор ийм шийдвэр гаргаад цэцэрлэг түрээлэн байгуулж ирсэн. За тухайн үед бол төсөв төлбөрийн газрыг нэгжийн хуулиар нэмж байгуулахгүй гэдэг хэмнэлтийн тухай хуулиар нэмж байгуулахын боломжгүй учраас яалтчгүй аж ахуйн тооцоо төлбөрийн газраар байгуулаа явсан. За дараа нь иргэдийн хурлаар оруулаад төсөв төлбөрийн газар болгож өөрчлөөд хууль зүйн яамд бүртгүүлэх гэсэн одоо саяны хэмнэлтийн хуулийн дагуу бүртгэгдэхгүй байгаа. Ингээд өнөөдрийн нэршил бол яг зорилго нь үндэсний цэцэрлэг түрээлэнтэй адилхан хэрнээ аж ахуйн тооцоо төлбөрийн газраар яваад байгаа. Ингээд энэний төсөв бол одоо нийслэлээс хянахтаа дүүргийн төсөвт энэний урсгал зардалтай холбоотой асуудлууд хянахдахгүй ийм дүүргийн төсөвт бас өндөрлөх учруулсан ийм асуудал байгаад байгаамаа. Тэгэхээр энэ дээр бас одоо нэгэнт л одоо энэ Ундны усны нөөцийн талбайг хамгаалах гэж байгаа Улаанбаатар хотын цэцэрлэг түрээлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж байгаа ийм зорилготой яв цав нийцж байгаа учраас цаашдаа энэ байгууллагыг нийслэл өөр дээрээ татаж аваад за сая одоо манай оюун зөвлөлтөөгчийн ч гэсэн асууж байгаа асуулт байна шүү дээ. 90 гагаар хасагдаад өөр та нар яаж нэмэх гэж байгаа юм бэ гэдэг асуултанд ч бас хариулт болох байх гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ байгууллагыг цаашдаа ер нь нийслэлийн төсөв дээр аваад явах нь ер нь зарчмын зөв байгаад байгаамаа. Тэгээ дүүрэг орон нутгаас энэ холбогдох саналыг нь хургуулээд дараагийн хурлуудаар засаг даргын захирамж гарах юм уу, нийслэлийн иргэдийн хурлаар тогтоох шийдвэр гарах юм уу? Энэ дээр та хэд маань бас дэмжиж ингээд хамтарч ажиллахыг та бүхнээсээ хүсэж байгаамаа. За ер нь бол цаашдаа энэ хужруулан Улаастан цэцэрлэг түрээлэнг хайтаахан төлөвлөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлчих юм бол хужруулан Улаастан өөрөө хотын тэлэлтэнд маш их ийм зөв зохистой байрлалыг анханаас нь дэд үтцэд шугам сүлжээг шийдчих юм бол тэнд одоо баг хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээ оруулах юм бол маш үн цэнтэй иргэд амьдрахад таатай ийм орчин болж одоо цаашаа өргөжин тэлхээр байгаа. Тэгэхээр эхнээс нь зөв зохион байгуулалтаа саяны одоо Баянзүрх дүүргийн 26-36 дугаар хорон дээр гарсан барилгажилтын алдааг давтахгүйгээр зөв зохистой төлөвлөж чадах юм бол хамгийн ирээдүйд иргэд амьдрах орчин нөхцөл сайтай үн цэнтэй за ийм одоо байрлал болж одоо хөгжөхөр байгаа шүү гэдгийг нийт төлөөлөгчдөө бас хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.